Ганагийн сүгт давтай морил. Амралт аялал зугаалгын удирдлыг хэлж байна. Иймд Ганагийн сүгийн сонсогч та бүхэн аян замдаа анхаарал болгоомжтой оролцоорой гэд хэдэн зөвлөгөө хэлье. Замд гарахын өмнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж хамгаалах бүсээ заавал үслээрэй. Нойр дутуу, ядарсан, эсвэл цогтур болгондоо хэрэгэлсэн үедээ хизээч жолоо битвэрээрэй. Ялангуяа орон нутгийн замд эсрэг урсгал руу эрсдэлтэй гүйцэж дөрүүлэх, хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг нь хамгийн харамсалтай ослуудын гол шалтгаан болдог. Хэдхэн секунд хожих гэж яарад хэрэггүй. Өөрийнхөө болон бусдын амнаас эрүүл мэндийг хамгаалан эрхэм жолооч та аян замдаа болгоомжтой яваарай. Танд болон танай гэр бүл, найзуудад аз жаргалтай дурсамж дүүрэн аяллыг хүсэн гэрвэй. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширээдүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би одоо 19 настай. Надад тохиолдсон хачин жигтэй зүйлсийг бүр ихнээс нь анхны дурсамжнаас хуваалцъя. Намайг 3 настай байхад манай аав нас орсон юм. Аав маань хүнд өвчнийг ялан дийлж байсан түүхтэйч 2011 онд ээжийг ховд руу яваад ирэх хооронд ердөө 7 хоногийн дотор эвэрүүл байснаа гинэт хэвтэрт орчихсон үххийн агуур байсан гэдэг. Манай аавын ээж буюу эмээ маань бөөгийн их сүсэг бишрэлтэй. Тухайн үед чинь хүссэн болгоно бөө болдог үе байлаа. Ээжигийн зүүд аав дээр онгод буулгах ухааны юм хийсэн шиг байгаа юм. Сүүлд бидний үзсэн нэг бөө аав нь бөөгийн онгодтой хүн байж даанч цагтаа аваагүй учраас амиараа төлсөн. Энэ хүнд дахиж эрэхтэй удам заяхгүй. Харин том охин нь бөөгийн онгодтой төрн 16 наснаас нь анзаарагдаж эхэлнэ гэж ээжид хэлсэн байдаг. Үүнийг ээж надад саяхан жилийн өмнө л хэлсэн. За ингээд миний хамгийн анхны дурсамж анхны тохиолдлоос хэлье. Аавыг маань авралгүй болсныг мэдээд ээж эмнэлэгт өнгөрүүлэхгүйгээд гэртээ авчирсан байл. Би тухайн үед 4 нас хүрээгүй 3 та жаах хүүхэд. Орой газар хэвсэн дээр суугаад тоглож байв. Нэг настай дүү маань унтчихсан, ээж гал тогоон толгоогоо бариад нэг л тийм гунигтайхан суусан. Харин аав орон дээр амьсгалан тасалдаа твтэж байлаа. Би энэ бүхнийг маш сайн сандаг. Хэвсэн дээрээ тоглоод сууж байтал орон дээр хэвтэж байсан аавын минь биенээс аав яг өөрийнхөө дөрөөр хөвж гараад онгорхой байсан цонхоор гараад явчихдаг юм байна. Би тэрийг хараад ээжээ аав цонхоор гараад явчлаа гэхэд ээж үйлээд аав нь тэнгэр рүү явж байгаамаа гэж хэлсэн. Тэрнээс хойш би орой болгон унтахдаа аав эргэж ирнэ цонхоо бити хаа гэд хаалгадаг байсан гэсэн. Жохон хүүхдүүд сүнс хардаг гэдэг үнний ортой байх. Бас би ер нь муу нэрэг сүнс сүдэрт маш мэдрэг хүүхэд байлаа. Манай ээж эмээ хоёрч бас тийм. Харин өвөө дүүнерт маань өгдөггүй. Тэр нэгэн зуны өдөр эмээгийнхээ хашаа байршинд машины том хаалгыг нээчихсэн байж билээ. Гэтэл өвөө гаднаас хүзүүгөр нь цэнхэр хадаг уйчихсан хав хар ямаа хадагнаас нь жирээд оруулаад ирэв. Намар болохоор боодог хийнэ гэсэн ухааны имээрэл. Эмээ гарч ирж тараад бөөн уур. Наад хадаг мадаг уйчихсан бузар юм хурд хөөж хараг гэтэл ашигчсан. Цаг нь улсаа өвөө ах хоёр хүү хай гээл ямааг хөөгөд хэлсэн. Гэтэл тэр ямаа хашаанаас гарах нь байдгүй баруун урд байдаг модон жорлон руу шууд гүгэд орчихдаг юм да. Уг нь тэр жорлонгийн хаалга хашаа руугаа харчихсан яг ч тийм ухаангүй амтын шууд гүгэд орчмоор байрлалтай биш хаалганж хаалттай байдаг байв. Гэтэл тэр ямаа яг л хүн шиг шууд гүйж очоод хаалгын толгоогоор мөргөж онгоолгоод яваад орчихсон. Эмээ бурхан минь одоо яана. 0 болох ажилтаа бол амтан өглөөгээл сандарч өвөг алив хараад тэргээд явуулсан. Бид нарыг ойртож болохгүй шүү гэж загнав. Өвөө 0-ийн хаалга татаад нөгөө ямааг эвэрнээс нь татаад гаргаад ирлээ. Хамаатны ах маань хамт явж харсан юм. Өвөө ямааг хашаанаас гаргаж байх хооронд нөгөө ямаа чинь 0-ийн буланд яг 2 хүн шиг хөл дээрээ зогсож байсан гэж сүлд хэлсэн. Эмээ ч өвөөг бузар юм авчирлаа гэж их загинсан да. Орой болж ээж ирлээ. Цаанаа ливгүй хүйтэн мэдрэмж төрөөд байв. Галдгоонд хоол идээд сууж байтал нүдний буланд цагаан юм гүгээд өнгөрөх шиг болов. Зүв арсноо, буруу арсноо гэж хэсэг гацаж байгаад ээжэд хэлтэл. Ээж ч бас нэг л эвгүй байна гэд дандаа ном уншуулдаг гандангийн лам ахыг очиж авчирсан. Лам ах ирээд хүний амь хаасан ямаа байна гинтрийг л лүүжин тавихаар боллоо. Лүүжин тавьж байхдаа бүх гэрэл явантраагаад нүдэн аниад суудаг та.
Тэгээ зууж байгаад миний нүд цаанаасаа л нэгтчих. Цонхор хараас очоод төлөө гэрийн хамраас бааха харс өдрнүүд өвдрүү цонхоор тусах гэрэлд сүнсүнгээл маш хурдан яваад өнгөрсөн. Би тэрийг хараад ямар ч хөдөлгөөнгүй суужчихсан. Гэхдээ сонин нь огтайгаагүй харинж тайвшраад ивчихсэн. Лүүжин дуусах үед цонхны цаанаа солонго татаж байгаа юм шиг гэрэлтсэн. Машины гэрэл байсан байж магадгүй ч ээж маань муу юм гараад явчлаа гэж билээ. Ингээд 16 нас хүрлээ. Тэр жилээ найзуудтайгаа сургуулийн коридорт явж байлаа. Найз маань тоглоод намайг шатнаас түлхчихсэн. Би уг нь өөрөө 180 см өндөр мөртлөө тэр жижигхэн шатнаас түлхүүлэхдээ тэнцвэрээ алдаж үхтлээ хайгаал унсан. Яг тухайн үедээ тоглоом болгоол өнгөрөөсөн. Оройн гэртээ орондоо уцаа оролдож хэвтэж байгаад босч нойлорлоо. Манайх хоёроо байр, би тусдаа өрөөнд, ээж дүү хоёр том өрөөнд унтдаг байсан юм. Нойлын гэрэл унтраалттай байсан ч гаднаас баг зэрэг гэрэл тусна. Би өөрөө харанхуугаас айдаггүй болохоор гэрэлээс алгүй нойл орчдөг байв. Сууж байтал нойлын буланд нэг өндөр хавхар юм зогсож байх шиг санагдлаа. Эхлээд ч юм бодсонгүй яг тэр буланд төмөр тавиуртай би юугаагч их мэт юм байдаг юм л та. Гэвч сүлд бодох нэ тавиурын завсраар цааталын ханны цагаан бэлтэ харагдах статал та саранхуу байхад байсан. Бэлтэ гарах гээд толгоогоо хажуу тийш хөдөлгөж үзтэл цаатал нь огт харагдсангүй. Гинтэл хамаг биений шар ус босоод арцаагаал явчихсан. Би маань цаанаасаа л энд ямар нэгэн зүйл байна гэж анхааруулж байгаа юм шиг дотор пал хийгээл шууд өөрөө босоод гүйс. Би дандаа хаалгаа хааж унтдаг байсан ч яг тэр үед хаалгаа хаахгүй бол ээж дүү хоёрын амьсгал сонсогдоод айхгүй байхаа гэж бодоод хагас нээлттэй өргөчлөө. Уг нь манай байр нэлээд том болохоор хажуу өрөөний амьсгал сонсогдохоргүй байсан л та. Тэгээд шууд орондоо ороод хүнжлөө толгойд өрөөний мөрөд өвтчихсэн. Яг тэгж өвдсөний дараа нойл өрөөнөөс миний өрөө хүртэл шалан дээр нүцгэн хөлөөр алхах чимээ тодхон сонсогдлоо. Алхааны чимээ хорцсоор орны хажуу талын хевсэн дээр гарч ирээд хид гიშгснээ таг чимээг болчихсон. Миний орны хажууд яг ирээ зогсчихсан хэрэг. Алхагийн сонссон цагаас хойш би бүр хөшчихсөн байл. Хажуу зогсчихсан муу зүйлсийн амьсгалах чимээг сонсоод 2 цаг эвдэх үнэхээр том байсан л да. Хөдөлж чаддгүй. 2 цагийн дараа арай гэж зориг гаргаж гэлс эргэж хараад уцаа шүүрээд салгалсан гараараа ээж рүүгээ залгалаа. Гэтэл хажуу өрөөнд байгаа ээжийн утас холбогдох боломжгүй гэж байна. Дотор сонирн болоод шууд дүүрүүгээ залгатал аваад яасан байна гэсэн. Цаанаас нээж зүгээр үү гэж асууган сонсогдсон ч би хүчлээд ганц ч үг дуурч чадаагүй. Бүхэлдээ хэл ам мантаг цаад утас руугаа хараад л хэвтээд байлаа. Ээж дүү хоёр маань нэг л болохгүй байгааг мэдээд шууд миний өрөөнд орж ирж гэрэл асаахад би шууд л уйлчихсан. Ээждээ юу болсныг хэлээд тэр оройд цугандлаа. Өглөө нь ээж ламаас асуухад сүлд өдрөө их айснаас болоод тэнмэл сүнс харагдчих гэсэн. Гандан дээр очиж сүлдээ дуудуулаад хамгаалтын бөгж аваад өнгөрсөн ч тэр явдлаас хойш миний юм мэдрэх нь маш ихсэн. Орой болгон ундах гээд хөвтгээр хан тааз цонхыг хумсараа маажиж тогшиж байгаа юм шиг тог гэсэн чимээ гардаг боллоо. Ялангуяа оройн 10 цаг өнгөрөөл эхлэнэ. Удасныхаа гэрлийг асаахаар чимээг болчоод унтраахаа харал дахиад дуугарна. Хамгийн эвгүй нь үүр зайх үеэр буюу үүрийн 4 цагт тэр чигтээ ормор руу алга болчихдог байсан. Иймэрхүү байдалтай би жил гаруй явсан л та. Чимээ гарахаар үүрийн 4 цаг хүртэл уцаа оролдож сууж угаад чимээ зогсон гуудал унтдаг байлаа. Ингэж явсаар 12 дугаар ингээд төгсөж элсэлтийн ерөнхий шалгалтын үе ирлээ. Ядарснаасаа болоод шууд унтдаг болоод. Яг монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалт өгөхийн өмнөх өдөр би гэртээ ганцаархнаа хонохор болсон юм. Чимээ сонсогдох байх гэдэг том өрөөний зурагтыг асаалттай дууг нь хаагаад галтгоо үүдний өрөөний гэрлийг асааж өрхөд өөрийнхөө өрөөний хаалгыг хаагаад хэвтлээ. Хичээлээ бэлдэж байгаад цаг нэг болж байхад унтах гэтэл манайх арьсан буудантай байсан л та. Нүцгэн арьсаар хөрөхөд шар гайл нэг тод дуурдаг. Буудангийн дэрэн дээгүр миний хөлний талаас дээшээгээ над руу чиглээд нэлээд урд шар хийх чимээ ойртож ирдэг юм байна. Яг л нүцгэн арьс буудан дээр гიშгэж байгаа юм шиг тийм чимээ. Хамаг биений шар ус босоод салгалтлаа хайж шууд босоод шилээ зүүж зурагтныхаа дууг нэмээд чимээ гарсан зүг рүү ортолоо юуж байхгүй. Гэтэл өрөөнд сонсогддог байсан нөгөө тактик гэдэг чимээ галтгооны хан тааз дээгүр дуурч гэрсэн. Тэр муу зүйл байшинд биш яг намайг дагаад байгааг мэдэрсэн л дээ.
Тэр өрөөд айсан тогтворнод чадалгүй өглөөний илсэлтийн ерхий шалгалтаас оцорч гисэн. Тэрнээс хойш гэртээ лүүжин тавиулж дахин нэг амгаалтай болоод тэр байрнаас нүүсэн. Одоо бол юм харагдаж нойргүй хонох нь гайгүйч үе гудамжаар алхаж байхад гинэд би ярцаж чих үздэг хэвээрэл баг. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр онцгийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.